Арав багш анагаах ухааны доктор профессор Монгол Улсын зөвлөх эмч уушгины артерийн гипертензийг уушгины завсрын эдийн өвчнүүдийн эрт илрүүлэх хяналт гэсэн сэдвээр лекц уншнаа. За ямар ч байсан уушгины завсрын эдийн эмгэгүүд гэдэг бол ийм янз бүрийн шалтгаантай одоо бас зарим тохиолдолд тавилан муу шалтгаан нь одоо бас бүрэн дүүрэн тайлагдаагүй юм олон бүлэг өвчин байдаг л да. Ерөнхийдөө нэг 200 гаруй өвчин байдаг гэж үздэг. Тэгэхээр одоо та бүгдийн гол зорилго одоо юунд оршиж байна гэхээр ямар ч байсан уушгины завсрын эдийн эмгэг байна шүү гэдгийг илрүүлээд таньж мэдээд таамаглаад тэгээд одоо уушгины эмч рүү илгээхэд оршиж байгаа. Ерөнхийдөө бол уушгины завсрын эдийн эмгэгийг бол онцлох, эмчлэх, хянах гол эмч нь бол уушгины эмч байгаа. За уушгины эмч маань ганцаараа биш дүр сончилгооны эмч, за тэгээ бусад одоо ревматологийн эмч гэдэг юм уу, зүрх судасны эмч гэдэг юм уу, одоо морфологийн эмч гэдэг юм уу, бусад эмч нартайгаа мэдээч хэрэг баг болоод ингээд хянана. За тэгэхээр гол онцлог нь юу гэдэг юм бэ гэхээр уушгины завсрын эдийн эмгэг гэдэг нь юугаараа одоо төвөгтэй байна гэхээр яг одоо хийн солилцоо явагддаг тэр цулцангийн буюу тэр парихи мэдэг гэмтээдэг учраас энэ завсрын эдийн эмгэгийн үед хийн солилцоо явагддаг цулцан капилляр мембран үргэлжлэлийн улмаас болон фиброзын улмаас хатуурсантай холбоотой хийн солилцоо алдагддаг. Нэгдүгээр хийн солилцоо алдагдсантай холбоотой хүчил дөрвөгчийн буюу амьсгалын дутагдалд ордог. Нөгөө талаас цулцангийн бас энэ нөгөө ханын өөрчлөлттэй холбоотой агаарын сэлгэцэл алдагддаг тийм. За тэгээд энэ агаарын сэлгэцэл алдагдсантай холбоотой хүчил дөрвөгчийн дутагдaltaй холбоотой цусны урсгал бас алдагддаг. Яадаг вэ? Гипоксеми болоод ирэхээр судаснууд нарийсдаг. За тэгэхээр ерөнхийдөө одоо яг гадаад амьсгалын үйл ажиллагаа явуулдаг тэр агаарын сэлгэцэл, хийн солилцоо тэгээд одоо цусны урсгал гэсэн энэ гурван процесс гуруулаа алдагддаг учраас ерөнхийдөө одоо ийм амьсгалын дутагдал ордог тавилан ихэнхдээ муу бас ийм өвчин байх нэ. Гэхдээ яг уу манай эмчнэрийн хувьд дунд бол бас нэг буруу ойлголт идэг л да. Уушгины завсрын эдийн эмгэг гэдэг бол дандаа фиброзоор дуусдаг. Одоо завсрын эдийн эмгэг бол дандаа гормон эмчилгээ хийдэг, дандаа тавилан муу байдаг. За тэгээ сүүлийн үед бас энэ завсрын эдийн эмгэг одоо фиброз болдог учраас фиброз эсрэг эмчилгээ хэрэглэх ёстой ч гэдэг юм уу иймэрхүү ойлголтууд байгаа. Тэгэхээр энэ бол яг тийм биш юм аа. Уушгины завсрын эдийн олон өвчнүүд дотроос бас тавилан сайн эмчилгээ авдаг ийм одоо өвчнүүд бас байгаа шүү. За ер нь бол маш их олон ангилал байдаг. Тэгээ хамгийн энгийн одоо ангилал нь болохоор хамгийн нэгдүгээр нь уушгины фиброзд хүргэдэг завсрын эдийн өвчнүүд. За энд нь болохоор хамгийн нэгдүгээр тодорхой бус шалтгаантай уушгины фиброз. Дээр үеийнхаар бол идиопатический фиброз алвеолит гэдэг өвчин байгаа. За холбогч эдийн системийн өвчнүүдийн үед бас уушиг хатуурд юм байна. Туяаны эмчилгээний дараа за янз бүрийн эмийн шалтгаантай жишээлх юм бол одоо хамгийн наазах нь зүрхний хэм алдагдлын эсрэг хэрэгэлдэг кардароны уушигч гэдэг юм уу. Вирусын одоо халдвар тухайлах юм бол томоогийн вирус, SARS коронавирусын халдварын үед үүссэн амьсгалын цочмог стресс хам шинжийн дараах фиброз гэдэг юм уу. За хоёрдугаар бүлэг болохоор хэд мэдрэгчлийн хатгаа. За энэ бол ихэвчлэн ажил мэргэжилтэй холбоотой үүсдэг одоо фермчний уушигч гэдэг юм уу, шуучны уушигч гэдэг юм уу, органик болон органик бус тоосонцроор үүсэгддэг юм өвчин байх нэ. За өөрөөр хэлбэл одоо гадаад орчин, ажлын орчинтой холбоотой тэрний одоо эсрэг үзүүлж байгаа уушгины одоо юм өрөвслийн ийм хэд мэдрэгчлийн одоо хариу урвал ах нэ. За гуравдугаарт нь бол саркоидоз байгаа. За саркоидоз өөрөө цочмог явцтай байж болно, архаг явцтай байж болно, уушгийг дамгаалсан байж болно, уушгины биш эрхтнийг дамгаалсан байж болно. За ялангуяа архаг явцтай саркоидоз бол мөн одоо уушгины фиброз төрөж болох нэ. За бас нэг том одоо бүлэг бол пневмокониоз байгаа. Уушиг тоосч хөвч. Одоо Монгол орны хувьд бол уул уурхаас салбар эрчтэй хөвчж байгаатай холбоотой сүүлийн үе силикозын тохиол нэлээд ихсэж байна. За мөн карбосиликоз бас нэлээд ихсэж байна. За мөн одоо асбестоз бас ихсэх хандлага болвол ажиглагдах байхаа одоо бол дөнгөж өвчлөл эхэлж байна. Цаашдаа бол асбестозын тохиол бас нэмэгдэх байхаа гэж бодож байна. За тэгээд ховор тохиолддог бүлэг өвчнүүд гэхээр ийм олон өвчнүүд байгаа учраас ер нь бол за энэ завсрын эдийн эмгэг байна шүү гэдгийг та бүхэн таньж мэдээ тэгээд уушгины эмч рүү явуулаад нарийн шинжилгээнүүд хийгээд эдгээрийн аль нь байна вэ гэдгийг нь
оншлно гэсэн үг байна. За тэгэхээр зөвхөн эхний бүлэг уушгины фиброз хүргээд зогсохгүй одоо бүх бүлэг өвчин эцсийн үе шатандаа бол мөн фиброзд хүргэж болох учраас ерөнхийдөө бол өвчний тавилан энэ өвчнийг эрт оншилж оновчтой эмчилснээс одоо шууд хамаарат тавилан бол шалтгаална гэсэн үг байна. За уушгины завсрын эдийн эмгэгийг тэгвэл яаж таних вэ? Уушгины завсрын эдийн эмгэгийг яагаад нэг бүлэг болгодог вэ гэхээр эмнэл зүйн хувьд, бодит үйлчилгээний хувьд, дүрс оншгийн хувьд тийм ээ эмгэг физиологийн хувьд ойролцоо төстэй шинжүүд гардаг учраас эдгээрийг нэг бүлэг болгоод юм байна. За тэгвэл бид нар ямар шинжүүдийг үндэслээд таних вэ гэхээр хамгийн нэгдүгээр амьсгалт. Амьсгалт нь ямар онцлогтой эдийн гэхээр ихэвчлэн эхлээд бол ачааллын дараа амьсгааддаг. Одоо баг зэргийн ачаалал нэлээд их ачаалалд амьсгааддаг байсан болов сүүлдээ ачаал нь ерөөхдөө давших юмцтай. Дандаа дамжрах, давших юм хандлагатай сүүлдээ бол маш бага юм ачаалалд амьсгааддаг болно. За хоёрдугаар шинж бол ханиах. За энэ ханиах нь бол ихэвчлэн хуурай ханиалгадаг. Тэгэхээр энэ хоёр шинж бол хоёулаа өвөрмөц бус шинж. Уушгины бусад өвчнүүд үед илэрч болох боловч одоо ерөнхийдөө ийм 50-аас дээш насны за тэгэл одоо энэ давшингуй амьсгалалттай байгаа өөр бусад өвчнөр энэ амьсгалалтыг тайлбарлах одоо тийм ээ шалтгаан байхгүй. За тэгээд хий ханиалгаж байгаа. Энэ нь нэлийн урт хугацаанд үргэлжилж байгаа. За тэгээд сүүлийн 3-6 сард нэлийн турж байгаа тийм ээ. За нэг иймэрхүү өөрчлөлтүүд байх юм бол анхаар гэсэн үг байна. За тэгээд энэ урт хугацаанд ханиагаад байгаа, хий ханиагаад байгаа, амьсгалаад байгаа хүнийг чэжиг нь чагнаад үтсэн чинь хоёр талдаа дунд доод хэсгээрээ шалжигнууртай болчлоо тийм. Яг одоо үсэн чихэн дээр үс имжиж байгаа юм шиг амьсгал авалтан дээр шалжигнаад байх юм бол за энэ завсрын эдийн эмгэг байна гэж бодно. За тэгээд ерөнхийдөө уушгины яг тэр завсрын эдийн өөрчлөлт байгаад байгаа учраас амьсгалаа авахд уушиг бүрэн сайн тэлж чадахгүй байгаа учраас спирографийн шинжилгээнд бол дандаа рестрикцив хэлбэрийн агаарчлалтай алдагдал үүсдэг. За гэхдээ бүгдрэлт хэлбэрийн өөрчлөлт огт үүсдэггүй гэвэл бас биш. Ерөнхийдөө бол ихэнхдээ 80-аас 90% нь бол рестрикцив өөрчлөлт гардаг боловч завсрын эдийн эмгэгийн нэг хэлбэр болох бронхиолит байгаа тохиолдолд эсвэл астм COPD-тэй хавсарсан байгаа тохиолдолд бас бүгдрэлт өөрчлөлт гарч болохыг анхаарах хэрэгтэй. За тэгээд магадгүй с сэжиглээд эхний ээлжинд төлөвлөх шинжилгээ бол сайн чанарын дижитал ихц ба хажуу байрлал рентген зураг. За рентген зурган дээр харахад тийм бүдэг агааржилт буурсан ийм сүүн шилийн ягттай сүүдэр гараад ирж байгаа тохиолдолд эсвэл ийм торлог сүүдэр гараад ирж байгаа тохиолдолд бид нар завсрын эдийн эмгэг байна гэж сэжиглэх юм. За тэгвэл завсрын эдийн эмгэг гэдгийн цаана яг морфологийн хувьд юу вэ гэм бэ гэхээр ерөнхийдөө ийм өрөвсөл фиброзын процесс яг зэрэгцэж явдаг. Энүүгээр маш их онцлог байдаг. Тэгэхээр зөвхөн өрөвсөл дангаараа явахгүй эсвэл фиброз дангаараа явахгүй өрөвсөл фиброз зэрэгцэж явдаг. Энэ бол маш их онцлог байна. За тэгээд дараачийн нэг шинж нь бол ерөөсөө тархмал баруун уушгины дээд хэсэгч гэдэг юм уу, зүүн уушгины доод хэсэгч гэдэг юм тийм биш, ерөөсөө тархмал байдаг учраас энэ бол явандаа фиброз хүргэх юм байна, тархмал шинжтэй юм байна гэж ойлгох нь. За эмгэж амын хувьд бол ихэнхдээ тийм одоо иммун одоо эсүүдийн оролцоотойгоор явдаг тийм дархлааны ийм одоо альвеолит хэлбэрээр явагддаг ийм өрөвсөл байх нэ, өвчин байх нэ. За тийм мэдээч хэрэг уушиг өрөвсөл фиброзын процессаар ингээд өртгөр зэрэг яг уушиг сайн тэлэгдэж чадахгүй. Ерөнхийдөө бол агарын сэлгэцэл болонхийн солилцоо алдагдаад амьсгалын дутагдал хүргэх нэ гэсэн үг байна. За тэгэхээр рентген зурган дээр бол бид нар хамгийн ихнийхээ зургийг харъя. Ийм одоо хоёр уушгины талбайдаа хоёр талдаа одоо тархмал байдаг гэсэн. Тэг ихэвчлэн дандаа хоёр талдаа ийм цоохор олон голомттой ийм сүүн шилийн ягттай иймэрхүү сүүдрүүд гараад ирэх юм. За энэ бол завсрын эдийн хатгаатай өмнө зураг байна. За эсвэл одоо энэ уушгины талбайн дунд доод хэсгээрээ ялангуяа доод хэсгээрээ илүү түлхүү. За тэгээ мөн одоо бас юм сүүн шилийн нягттай зарим хэсгүүдээр болохоор жаахан юм нэвччихсэн одоо нягттай юм сүүдэр гараад ирэх юм бол бас бид нар завсрын эдийн хатгаа байна гэж хэлнэ. За одоо яг энэ завсрын эдийн эмгэг байна.
ийм эмгэг байна. Одоо яг ийм шалтгаантай эмгэг байна. Ийм төрлийн эмгэг байна. Хамарсан талбай нь ийм байна. Үе шат нь ийм байна. Эргэх боломжтой хурц үе дээрээ байна. Эргэх боломжгүй одоо бүтцийн өөрчлөлтөнд орсон үе дээрээ байна гэдгийг баталдаг гол шинжилгээ бол өндөр наривчлалтай компьютер томографи шинжилгээ байна. За тэгээд с ижигтэй тохиолдолд одоо эмнэлзүүдээр үндэслээд рентген дээр үндэслээд завсрын эд эмгэг байна гэж сэжиглэх юм бол өндөр наривчлалтай компьютер томографи шинжилгээ буюу high resolution CT төлөвлөөд ингээд оншоо батална гэсэн үг. За гэхдээ бас нийт өвчтний нэг 15-аас 30 орчим хувьд эмнэлзүүд өндөр с ижигтэй байгаа боловч рентген за гол алгоритм нь юу аа ачаал амьсгаад амьсгаалт нэмэгдэх хандлагатай байгаа турж байгаа эцэж байгаа ядарч байгаа за тэгээ хоёр талдаа шажигнууртай байгаа магадгүй ингээ хуруунуудыг харсан чинь хурууны үзүүрүүд нь өргөсөөд ингээ бөмбөгээд бөмбөрийн давхар шиг болцсон хунсан зузаараад цагны шиг юм шинжтэй болчихсон. За тэгээд хуучин болон шин рентген зургийг нь ингээ харьцуулаад харах хэрэгтэй. Яг өвчин хизээ гэсэн хуучин байхгүй байж байгаа сая гараад ирсэн байж болно. Эсвэл өмнө нь байж байгаад илүү муудсан байж болно. Тэгээд уушигны үйл ажиллагаа lung functional testing гэж спирографи шинжилгээгээ хийгээд завсрын эдийн эмгэг байж магадгүй гэж бодох юм бол хамгийн эхлээд энэ гадаад орчны нөлөөнөөс болсон биш байгаа даа гэж бодох нь байна. Гадаад орчны нөлөө жишээлх юм бол одоо доста шороотой нөхцөлд ажилладаг, уурхайд ажилладаг тийм ээ. Одоо ийм хүмүүс байх юм бол бид нар тэр орчноох нь одоо нөлөөллийг зогсоочч болно. Хэрвээ орчных нь нөлөөллийг зогсоогоод ингээ үзэхэд биеийн байдлыг сайжирчвэл за энэ бол гадаад орчны одоо хүрээлэн буй орчны нөлөөтэй байна гэж үзэх нь. Хэрвээ сайжрахгүй байх юм бол HRCT төлөвлөнө. За хэрвээ гадаад орчны ерөөсөө нөлөөллийн орчин зүйл анамнез нь байхгүй байх юм бол бид нар боломжийн одоо эхлээд хийж болох шинжилгээнүүдээр оншиход тодруулах хичээх хэрэгтэй. Жишээлх юм бол холбогч эдийн засгийн өвчнүүд байна гэвэл биомаркеруудаа үзэж болох нь байна. За одоо саркидоз ч гэдэг юм уу бусад өвчнүүдийн үед тийм ээ одоо арсны, булчингийн за эсвэл одоо нөгөө хамар нармайч гэдэг юм уу бөөрний ч гэдэг юм уу эдийн шинжилгээ авах боломжтой бол тэндээсээ эдийн шинжилгээгээ аваад оншин тодорчих юм бол онцлогийн орчин хэрэг онц тодорохгүй бол HRCT нэ. HRCT гэдэг гол ач холбогдлын үхээр зэрэг тэр үе шат өвчнийгөө тодорхойлохоос гадна хэрвээ шаардлагатай үед биопси авах одоо заалттай байна гэж үзэх юм бол хаанаас нь ямар биопси авах вэ? Магадгүй бронх альвеолын лаваар шийдж магадгүй эсвэл одоо гаднаас нь хатгаад шинжилгээ авч магадгүй эсвэл гуурсан хоолнд дурангаа хийж байгаа шинжилгээ авч магадгүй. За ингээд аль шинжилгээ хийх вэ гэдгээ төлөвлөснийхаа дараа одоо энэ шинжилгээнүүдийг хийгээд онш тодорцсон байх юм бол эмчилгээнд орчин хэрэг онш тодорохгүй байх юм бол open lung biopsy тийм уушгины нээлттэй биопси эсвэл торакоскопийн биопси хийхээр ингээд цэшний эс заслын эмч рүү явуулна гэсэн үг байна. За тэгээд онш тодорхой болчих юм бол эмчилгээнд орно. Мэдээч хэрэг эмчилгээ бол 200 гаруй өвчин байгаа учраас одоо тэр үндсэн өвчин лүгэл чиглэнэ. Хамгийн гол зорилго бол үндсэн өвчин эмчилнэ. Хоёрдугаар сорвчлал хэрвээ яваад эхэлсэн байх юм бол тэр сорвчлалын процессыг зогсоох, сааруулах зорилгоор фиброзис зэрэг эмчилгээ шаардлагатай юу гэдэг шийдээд шаардлагатай бол эмчилнэ гэсэн. За дээрэс нь амьсгалын дутагдал тэрөө орцсон байх юм бол урт хугацааны хүчил дүрэгч эмчилгээ. За тэгээд хяналтан дээрээ юуг анхаарах гэхээр нэгэнт одоо уушгины эмчтэр очоод эсвэл ревматологийн эмчтэр очоод холбогч эдийн уушгины завсрын эдийн эмгэг гэдэг өвчин онцлогдоод ирсэн байх юм бол тэр хүмүүсээ та бүхэн хянахдаа энэ өвчин маань өөрөө сэдэрдэг өвчин гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ сэдэрх юм бол шууд одоо хяналтынх нь нарийн мэржлийн эмч рүү явуулаарай. За сэдэрснийг юу илтгэх вэ гэхээр өдөр тутамдаа байдаг амьсгалт нэмэгдэнэ. Хий ханиалган цэртэй болно. Цэрэн шар ногоон өнгөтэй болно. Халуурна. Биеийн байдал нь муудна. Тэгээд нөгөө сатурац үзэхэд сатурац түвшин байдаг үргэлж одоо тогтмолт байдаг тэр түвшингөөсөө доошоо орсон байгаад одоо биеийн байдал хүндэрсэн гэх юм бол одоо сэдвлийн үеийн эмчилгээ шаардлагатай тэрийг хийхин тулд эмнэлэгт хэвдүүлэх зорилгоор яалтаа тусламж авах зорилгоор эмнэлэгт эсвэл эмч рүү нийлгэнэ гэсэн үг байна.
За тэгээд мэдээч хэрэг сэдрэл бол амь насанд аюултай. Ер нь сэдрэл авах юм бол нас барахад одоо нөлөөлнө гэдэг утгаараа фиброз нэмэгдэнэ гэдэг утгаараа амьдралын чанар муудагддаг учраас одоо тэрс юунд одоо сэдэрхүү гэхээр ханиад томон сэдэрдэг учраас намар болгон томоогийн вакцинд нь хамруулна, хатгаагаар хүндэрдэг учраас пневмококкийн вакцинд хамруулна. Тэгээд амьсгалын одоо эсэргийн засах эмчилгээ энэ дэр юуны өмнө амьсгалын дасгал байнамаа. За тэгээ мэдээч хэрэг одоо нөгөө нэг халдвар хамгаалаа баримтлах одоо яг ханиад томооны үеэр гэртээ байх бид нар сая ковид үеэр маш их зүйл суралцлаа. За тэр бүгдээгээ бол баримтлана гэсэн үг байна. За хоёр дахь миний ярих сэдэв болохоор зэрэг уушгины артерийн гипертенц, уушиг зүрхний хам шинж байгаа. За тэгэхээр зэрэг уушиг зүрхний хам шинж гэдэг маань яг юу юм бэ гэхээр одоо яг орчуулах юм бол уушгины өвчнүүдийн улмаас зүрхний баруун ховдол үйл ажиллагааны болон бүтцийн өөрчлөлтөнд орохыг хэлж байгаа. Тэгэхээр уушгины өвчнүүд гэхээр урсан хоолойн ч гэж болно, паренхимийн ч гэж болно, уушгины судасны эмгэг байж болно, булчингийн эмгэг байж болно. Одоо баган нурууны хүнд хэлбэрийн деформац байж болно. Тэгэхээр зэрэг ерөөсөө л одоо амьсгалын эрхтний эмгэгүүдийн улмаас зүрхний баруун талын бүтэц үйл ажиллагаа алдагдахыг бид нар уушгины зүрх буюу корпус манаали гэдэг амаа. За тэгээд энэ дээр уушиг зүрхний хам шинж үүсгэхэд хамгийн гол эмгэг замын үндсэн механизм бол уушгины артерийн гипертенц юм аа. Өөрөөр хэлбэл уушгины артерийн даралт ихсчиж уушиг зүрхний хам шинж үүсдэг байна. За тэгээд уушиг зүрхний хам шинж бол архаг болон цочмог байж болно. Архаг гэдгийг бол бид нар мэднэ. Маш айжуу явцтай олон жилийн туршид үүснэ. За тэгээ хамгийн илбэг тохиолддог хэлбэр нь. Гэхдээ цочмог хэлбэр бас байж болно гэдгийг мартаж болохгүй. Маш богино хугацаанд бүтцийн алдагдал гарахгүйгээр үйл ажиллагааны хэд их одоо ачаалалт олаас болоод баруун ховдолд ордог. Яг тэгэхээр баруун ховдлын чинь гол онцлог нь юу гэдэг гэхээр ерөөсө сунах тэлэх чадвар айгүй сайтай хэрнээ эргээд агших чадвар айгүй муутай учраас уушгины артерийн даралт ихсэл ачаал нэмэгдгэл юм бол маш хурдан ингээд тэлээд агших чадвараа алдчихдаг. За тийм учраас цочмог хэлбэр нь бол амь насанд аюултай яаралтай туслам шаардсан юм байх нэ. Маш ховор тохиолдно. За хамгийн гол үүсгдэг шалтгаан бол хавхлах пневмоторакс болон уушгины артерийн эмболи байнамаа. За тэгвэл уушгины артерийн даралт ихсэлт гэдгийг яаж тодорхойлд юм бэ гэхээр энэ бол маш их түвхтэй өвчин. Уушгины артерийн гипертенц бол одоо үнэхээр бидний сэтгэлийг маш их зовоож байна. Ховор тохиолддог боловч сүүлийн үед бас нэмэгдэх хандлагатай байна. Яагаад гэвэл уушгины артерийн тромбемболи хожуу онцлогддог, дутуу эмчлэгддэг, эмчилгээ одоо сайн үр дүнтэй байгаагүйгээс болоод сүүлийн үед уушгины артерийн тромбемболитой холбоотой үүсэх уушгины артерийн гипертенцийг онцлогдож байна. Яагаад гэвэл зэрэг энэ бол маш тавилан муу, эмчилгээ муу авдаг, залуу хүмүүс өртдөг ийм өвчин. Тийм учраас энийг бол эрт таних нь маш чухал. За эрт таних бол боломж байгаа. За гэхдээ энийг яг баттай оншилдог шинжилгээ нь болохоор уушгины одоо артерийн зүрхний баруун талын катетеризац байгаа юм л да. Одоо катетер оруулж байгаа. Тэгээд тэнд ингэж бүгэлж байгаа даралтаа үүсгээд ингээд тодорхойлдог. Тэгэхээр хамгийн 19 оны сүүлийн удирдамжин дээр бол цаг нь хийж байгаад явуулчих зэ. Уушгины артерийн дундаж даралт нь 50 үед бол 20 ба түүнээс дээш, за ачааллын үед 30 ба түүнээс дээш байгаа. За тэгээд энэ хамгийн гол нь уушгины артерийн даралт их гэдгийг судасны эсэргүүцлийг нь бас тодорхойлсноор оншилж байгаамаа. За яагаад аюултай юм бэ гэхээр энэ уушгины артер маань ийм сайхан хүндийн чөлөөтэй байх хэрэгтэй байдаг бол уушгины артерийн гипертенц үед болохоор ингээд дотгошоогоо эндотел ингээд пролиферац болоод булчингийн эсүүд нь пролиферац болоод битүүрчдэг учраас эмчилгээ ерөөсөө авдаггүй маа. Тийм учраас дөнгөж энэ зузаарч байгаа эхнийх нь үед нь онцлох нь бол маш их ач холбогдолтой юм аа. За тэгээд эмнэлзүүдээ яаж таних вэ гэхээр 4 үндсэн шинж гарнаа. Нэгдүгээрт нь бол амьсгаад нь тийм ээ ялангуяа ачаалт амьсгаад нь, хоёрдугаар чэйжэр өвдөн, гуравдугаарт нь маш их ядран сүлдэн муужирч унах гэсэн энэ 4 шинжийн аль нэг нь илэрч байгаа. Тэгээ мэдээч хэрэг одоо залуу хүнд ч гэдэг юм уу өөр бусад зүрхний ч гэдэг юм уу өөр бусад шалтгаанууд байхгүй байгаа тохиолдолд ядраад байгаа, чэйжэр нүгдөөд байгаа, тэгээд одоо хөхрөөд байгаа, муужраад байгаа
ийм одоо тохиолдолд энд уушгины артерийн дарал байх вэ гэдгийг сайн анзаарч байна. За тэгээд үзэлгээр юу илэрхүүхээр зүрхний цохилт оршин уушгины артер дээр 2 дугаар авиа илүү их тодорно, уушгины юуны хүзүүний өнгөц венүүд өргөснө. За тэгээд зүрхний цохилт орширно. За амьсгалын тоо орширно. За тэгээд сатурацаа ингээд үзэхээр сатурац унтсан байж болно. За гол оншилгоо нь юун дээр ах вэ гэхээр сая ярьсан шинж тэмдгүүд болон үзэлгээр та бүхэн энэ шинжүүдийг илрүүлээд уушгины артерийн даралт ихсэлт байж магадгүй гэж сэжиглэх юм бол хамгийн ихний ээлжинд скринингэд хэрэглэх шинжилгээ олвол зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг, зүрхний эхо байгаамаа. За энэ гурвыгаа одоо хийлгэхээр дараачийн шатлалтай илгээгээд энэ гурваар одоо зүрхний цахилгаан бичлэг дээр баруун талын ачаалалтай, за тэгээд арын ханын ишимитэй, за гисийн баруун одоо хөлийн одоо бах хоригтой рентген зурган дээр зүрхчин ингээд одоо хоёр тишээ ялангуяа баруун тишээгээ томорцсон, хоёр талын уг нь ингээд үргэсчихсэн, эхо дээрээ ингээд баруун ховдол нь ингээд томорцсон, таславч нь бас зузаарцсан ийм гараад ирнэ. За уушгины артерийн даралт нэх байх юм бол ингээд онш батлагдчихж байгаа гэсэн. За ингэм бол одоо 3 дугаар эмнэлэг ч юм уу тийм ээ зүрхний одоо анги хийдэг тэр одоо тасаг руу явуулаад ингээд оншоо тодруулаад эмчилгээнд оруулна гэсэн. За хяналтан дээр юуг анхаарах вэхээр үндсэн суур өвчнийхөө эмчилгээг хийн, уушгины даралтаа бууруулдаг эмчилгээг хийн, шаардлагатай болвол цусаа шингэлэх, хүчил дүрэгч, архаг хүчил, дэмээ урт хугацааны хүчил дүрэгч эмчилгээ, судас тэлэх эмчилгээ. За энэ бүх эмчилгээнүүдийг хийнэ. Ялангуяа одоо антикоагулянт хэрэглэж байгаа хүмүүстээр бол варфарин хэрэглэж байгаа тохиолдолд антикоагулянтынхаа тунг тохируулах зорилгоор АМН-ийнхаа хяналтыг маш сайн анхаарна. За тэгээд энэ одоо өвчин сидэрж байгаа тохиолдолд бол бас тавилан дэх муугаар нөлөөлдөг учраас нөгөө томоогийн вакцин, хатгааны вакцина бас хийнэ. За уушгины артерийн даралт ихсэлт онцлогдсон хүмүүс дээрээ одоо онгоцоор нисэхгүй байх, өндөрт гарахгүй байх, жирэмслэхгүй байх, төрөхгүй байх, тийм ээ. За тэгээд тураах юм хэрэглэхгүй байх. Дээрэс нь нөгөө өрсөллийн эсрэг энэ эмүүдийг бас болгоомжтой хэрэглэхээр гол анхаарч та бүхэн хяналтаа тавиарай. За анхаарал тавьсан баярлалаа.